Жоболсонгийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөдгөх төсөл. Төслийг захиалагч эрчим хүчний яам, захиалагчийн хяналт, эрчим хүчний үндэсний төв, ашиглагч байгууллага, дорд бусын эрчим хүчний систем төрийн өвчтөд хувьцаат компани, ерөнхий гүйцэтгэгч, бүгд найрамдах Хятад улсын ТВЕА компани. Төсөл хэрэгжих хугацаа 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 2024 оны 6 дугаар сарын 30. Гэрээний нийт дүн 81 сая 910,017 Америк доллар. Улсын төсвийн санхүүжилтээр 21 сая 910,017 Америк доллар. Монгол Улсын хөгжлийн банкны зээлийн санхүүжилт 60 сая Америк доллар. Төслийн техникийн үзүүлэлт. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 50 мегаватт. Дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 100 гигакалори. Зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-аас 27 мегаваттаар хэтрээд байна. Мөн дулааны цахилгаан станцын үндсэн тоноглолууд бэлтгэлгүй бүгд ажиллагаанд байгаа нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Төсөл эхлэх шийдвэр. Монгол Улсын засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 29 дугаар тэмдэглэлд Жоболсонгийн дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөдөх төслийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн банкаар санхүүжүүлж ашиглалтанд оруулах шийдвэр гарсан байдаг. Мөн Монгол Улсын засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ сэргэлтийн бодлогод Жоболсонгийн дулааны цахилгаан станцын 50 мегаватт өргөдгөлийн ажлыг тусгасан байна. Төслийн зорилго. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болох. Төслийн хэрэгжилтийн явц. Монгол Улсын эрчим хүчний яам нь бүгд найрамдах Хятад улсын ТВЕА компанитай 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаар Жоболсонгийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөдөх төслийн ажил эхэлсэн түүхтэй. Нээлтийн шав тавих ёслол. Жоболсонгийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөдөх төслийн нээлтийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 2019 оны 11-р сарын 8-ны өдөр болж ёслолын түүхэн үйл ажиллагаанд тухайн үеийн Монгол Улсын ерөнхий сайд Хүрэлцүх, эрчим хүчний сайд Даваасүрэн, Улсын хурлын гишүүн Болорчулуун, Дорнод аймгийн засаг дарга Бадамсүрэн, эрчим хүчний яам, Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өвч хувьцаат компани ажилтнууд болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Төслийн барилга угсралт. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өвчтөд хувьцаат компани хашаа дотор 36 мегаваттын станцын зүүн талын 10.5 га газарт барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд дараах барилга угсралтын ажлууд хийгдсэн байна. 1. Түлш дамжуулах тоноглол, зуух, турбогенератор, дизератор, нүүрсний бункер, хийм ус бэлтгэл, туслах тоноглолын барилга болон тоног төхөөрөмжийн угсралт. 2. Амсрын диаметр 3.4 м, 150 м өндөртэй яндан. 3. Цагт 15,000 м3 ус хөргөх чадалтай 60 м-ийн суурийн диаметртэй 70 м өндөр хөргөх цамхаг. 4. Хаалттай хуваарлах байгууламжаас Жоболсон дэд станц хүртэлх 5.6 км урт 110 кВт цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын өргөтгөл. 5. Цагт 75 м3 ус татах хүчин чадалтай 6 ширхэг үний худаг. 6. Хийн тусгаарлалтай 2 систем шинтэй 110 кВт-ийн хаалттай хуваарлах байгууламж. 7. 450,000 м3 багтаамжтай шинэ үнсэн санг төслийн хүрээнд тус хийж ашиглалтанд оруулаад байна. Төслийн үндсэн тоноглолын үзүүлэлт. 100. Тип марк DG 320-981-21. Зуухны төрөл эргэх буцалгах давхаргатай. Уур үйлдвэрлэх хүчин чадал 320 тонн цаг. Уурын даралт 981 мегапаскал. Үйлдвэрлэгч Дон Фан. Турбо генератор C50 883-5. Турбины төрөл дулаан жуултын хамгийн их хүчин чадал
60 мегаватт, уурын даралт 883 мегапаскаль, дулаан үйлдвэрлэх хүчин чадал 100 гигакалори. Үйлдвэрлэгч China Tianjiang Power Group. Генератор Тип марк QF62. Хүчин чадал 60 мегаватт, давтамж 50 Гц, хүчтэл 10.5 кВт. Үйлдвэрлэгч China Tianjiang Power Group. Үндсэн трансформатор Тип марк SF 72110. Хүчин чадал 72 мегаватт, хүчтэл 10.5 110 кВт. Үйлдвэрлэгч TBEA компани. Ажиллах хүч. Монгол Улсын засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 164 дугаар тогтоолоор Бүгд найрамд Хятад улсын ТБ компанид 250 хүний ажиллах хүчний зөвшөөрөл олгогдсноос эхний ээлжийн 31 ажилтан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төслийн бүтээн байгуулалтын ажил орохоор төслийн талбайд ирсэн түүхтэй. Төслийн нийт үргэлжлэх хугацаанд давхарсан тоогоор Монгол, Бүгд найрамд Хятад улс, Бүгд найрамдах Вьетнам улсын 1570 хүн 80 гаруй тусгай зориултын машин механизм барилга угсралтын ажилд оролцсон байна. Үүнээс Монгол улсын 622 ажилтан, Бүгд найрамдах Хятад улсын 804 ажилтан, Бүгд найрамдах Вьетнам улсын 114 ажилтан тус ажиллажээ. Төслийн хэрэгжилттэй Монгол улсын ерөнхий сайд танилцсан байдал. Чойболсонгийн дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөдөх төслийн ажлын явц хэрэгжилттэй Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр биечлэн танилцжээ. Энэ үеэр Монгол улсын их хурлын гишүүн Болор Чулуун тухайн үеийн эрчим хүчний сайд 50 бэх, сангийн сайд Жавхлан болон бусад албаны хүмүүс байлцсан. Туршилт тохируулга. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 11-р сарын 30-ны А190 тоо тушаалаар байгуулагдсан техникийн комисс шийдвэрийн дагуу Чойболсонгийн дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөдөх төслийн 110 кВт-ийн хаалттай хуваарлах байгууламж, 110 6 кВт-ийн 12.5 MVA бэлтгэл трансформатор, 6 тэг.4 кВт-ийн хуваарлах байгууламжийг туршилтын хүчтэй залгах сэлгэн залгалтыг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр амжилттай хийж гүйцэтгсэн. 2024 оны 4 дугаар сарын 24-ний өдөр эрчим хүчний яам, эрчим хүчний үндэсний төв, дорнод бүсэн эрчим хүчний систем төрийн хөгжил хувьцаат компани, төсөл хэрэгжүүлэх нэгж гүйцэтгэгч ТБ компани төлөөлөл 12 цаг 23 минутанд 100-ны туршилтын анхны галлага хийсэн. 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21 цаг 34 минутанд 50 мегаваттын шинэ станцыг иж бүрнээр ажиллагаанд явуулж нэгдсэн сүлжээ нь амжилттай холбосон. Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн хувьд төсөл хэрэгжснээр дараах эерэг үр дүн гарна. Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая кВт-аар буюу 130% нэмэгдэнэ. Дулааны эрчим хүч боловсруулалт 100 ккал цаг буюу 1 дахин нэмэгдэнэ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 130 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ. Чойболсонгийн дулааны цахилгаан станцад орчин үеийн шинэ техник технологи нэвтэрнэ. Төвийн бүсээс 15-аас 17 мегаваттын цахилгаан эрчим хүч худалдаж авах шаардлагагүй болж нэгдсэн системийн ачааллыг хөнгөлнө. Зүүн бүсийн уул уурхай газрын тосны олборлох үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж өргөдөх боломжтой болно. Улсын болон орон нутгийн төсөв төвлөрүүлэх татвар хураамж өсгөд нөлөөлнө. Зүүн бүс нутгийн нийгмийн эдийн засгийн байдал сайжрах, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх, үйлдвэрлэл нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо буурах эерэг нөлөөтэй. Зүүн бүсийн дорнод Сүхбаатар аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, барилга байшин баригдах, төвлөрсөн хот сүрэн газрууд бий болох, хотчих, хүн ам төвлөрөх таатай нөхцөл бүрднэ. Төслийн ач холбогдол. Чойболсонгийн дулааны цахилгаан станцыг өргөдөх төсөл хэрэгжснээр дорнод Сүхбаатар аймгийн 36 сум багийн 25139 айл өрх, 3133 аж ахуй нэгж албан байгууллага, уулуурхайн 15 ордын баяжуулах, олдворлох үйлдвэрүүдийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангана.